За сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 1 сарын 1-ний өдөр. За өнөөдөр бүх нийтээр амарсан ийм сайхан өдөр байгаа. Тэгээ их сайхан он өнгөрлөө. Шинэ онд ч гэсэн 2026 онд бүгдээрээ гялалцахын одоо ерөөл төвшүүлээд энэ жилийн мэдээлэл хүргэе гэж бодож байна. Яг хоо ерөнхийдөө би влог хийгээ. За тэрнээс гадна фэйсбүүкээр өөрийнхөө үзэл бодлыг нэлээд бичдэг. Тэгээ хүмүүс нэлээд уншдаг, саналаа хэлдэг юм байдаг. Тэгээ ер нь яг хуу аль болохоор нийгэмд болж байгаа тэр зүйлд өөрийнхөө санал бодлыг эргээр хийлж зарим зүйлүүдээ шүүмжих хичээдэг ингэж явт юм л да. Тэгээд би гинжлэх статистикийг харсан чинь 819 мянган хүн одоо 2025 онд миний бичсэн зүйлийг уншсан байлээ. Тэгээд энэ бол бас миний хувьд бол хангалттай үзүүлэх гэж бодож байна. Тэгээд намайг дагдаг үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ би жоохон нэлээд олон хүмүүсийг уншсан ийм зүйлүүдийн талаар би иргэн одоо 2025 онд юу бичиж юу яаж юу гэж гэдэг талаар мэдээлэл хүргэе гэж ингэж бодлоо. За тэгээ яг хамгийн одоо их үзэлтэй уншилттай зүйл нь бол 150 мянга орчим хүн нэг мэдээлэл өгсөн байлээ. Энэ бол хамгийн сүүлд хийсэн мэдээлэл байгаа. За ингээ 1 сараас эхлэе гэж бодож байна. За тэгэхээр та нар энэ дээр энэ зурган дээр харж байгаа бочлон юмж байгаа. Бочлон юмж бол одоо сэргэлэн багштай нийлж байгаа. За багаараа нийлээд төрийн сойрхол авсан элег шилжүүлэн суулгах болон эргэтэн шилжүүлэн суулгах мэт заслыг Монгол улстай одоо анх удаа хийгээд олон хүний одоо амин насыг аварсан ийм гавьяатай ийм баг байгаа. Ер нь бол багийн эмчтэй энэ салбар руу ороход бол маш хэцүү одоо олон цагийн хаалгаа одоо тэгээ хаалгааны өмнөх бэлтгэл хаалгааны дараах байдал гээд маш олон юмыг шаарддаг. Ийм одоо ховор ийм мэрэгжлийн хүмүүс аа за жинхэнэ одоо эмчнэр гэж хэлж болно. Тэгээд энэ баг одоо ядгийн нэг ийм гомдол гараад тэгээд багийн ахлагч яваад бочлон эмчийг одоо ингээ хорсон байгаа. Тэгээд яг 1 сард ийм мэдээлэл үнсээд би бол сэтгэлээ битсэн байгаа. Ер нь бол бүх юм зүвтэйгээр шийдэгдээсэ. Цаана маш олон хүмүүс эрүүл мэндийн асуудал яригддаг учраас гэж ингэж хэлж ирсэн. Тэгээд азар одоо өнөөгийн байдлаар бочлон эмч маань одоо сурлагдсан байгаа. Тэгэхээр 1 сард ийм муухай болж исэн ч гэсэн оны төгсгөлд ингээ харахад энэ манай эргээр шийдгсэн байх таатай байна. За дараагийн юм гэвэл би энэ нэлийн түүх сонирхож үздэг. За энэ BBC-гийн маш олон баримт кинонд байдаг. Тэгээд тэрийг үзэж бас мэдээллийн зэвсгэлийг ингэж боддгийн. Яг л тэнд маш нэртэй олон тооны судлаач нар мэдээлэл ярьдаг гэдэг байгаа. Тэгээд бид нар нөгөө Юлиус Цезар гэж мэддэг гэсэн тийм. Ромын түүх, Италийн түүх одоо янз янзын юмнуудаа ингэж бид нар мэдчихийдэг. Тэгээд тэн дээр одоо Юлиус Цезар маань одоо бидний мэддгээр их баатар юм хүн байгаа. Гэхдээ яг үндсэндээ гэвэл одоо олонхоор шийддэг тийм багийн одоо юу гэдэг бид нар ингэ нэрлэдэг Republic гэж нэрлэдэг те олонхоор хатлын асуудлыг шийддэг. Тэр зүйлд эцэс тавиад дан ганцаараа хүн одоо юу гэдгийг эцэгний шийдвэр гаргах ийм систем рүү шилжүүлж ирсэн ийм түүхтэй юм байлаа. Тэгээд мэдээж энд хүрэхийн тулд бүр тэр ёроол осон тий дээд түвшин хүртэл яаж их тэмцэжсэн тэрнийхээ дараа ямар байдалд орж исэн гэдгийг ингээ үтсэн. Тэгээд хамгийн сүүлдээ одоо тэр одоо хүүдээ тий өөрхийн төрсөн хүүхэд нь биш. За тэр сус өгнийхээ хүүд ингээ залууж ингээ ховлдонд орчин нас орсон юм төвтэй. Тэгээд тэрнээс гадна маш олон түүхийг үтсэн. Тэгээд яг тухайн одоо 2025 оны 1 сард Дональд Трампын гарч исэн ийм үедээ тавцаж би энийг ингээ бичижсэн байгаа. За дараа нь болохоор энэ залуу байгаа. Би нэг энэ талаар фэйсбүүк дээр 2 удаа бичсэн мэлээ. За эхнийгт нь бол мэдээ шүмжилсэн байгаа. Энэ залуу одоо бэлгийн замаар дамжих халдвар өвчнүүдээс хамгийн одоо аюултай удаа хугацаагаар одоо хүний тархлыг дарангуулад ийм одоо амь насыг нь авдаг нэг ийм өвчин байдаг. Дох өвчин гэж байгаа. Одоо сүүлийн үед манай Монголд тогтоо 25 хүн одоо эмчилгээнээс цогцсон алга болсон гэсэн мэдээлэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ залуугийн энэ ярьж ирсэн юун дээр маш олон эрүүл мэндийн байгууллагын эмчнэр их одоо дургуусаа илэрхийлжсэн тухайн үед энэ бол 1 сар босон явдал. Тэгэхээр энэ дээр биш 2 сард юм байна. 2 сарын 9-нд би бичсэн байна. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ ийм уучлан болвол одоо тогтоо хүнтэй харилцаанд ороход
халдвар авахгүй байх боломжтой гэж ингэж ярьж байсан. Тэгээд энэ бол шинжилгээ ухааны хувьд бол батлагдахад маш хэцүү зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр нь бид дургуйсаа илэрхийлж ингэ дураараа битгий янз бүрийн бити зараад хүмүүсийн толгой явуулаа гэсэн юм дургуйсаа илэрхийлж ирсэн юм байна. За одоо 3 сард болохоор та нарын энэ Alert Club гэдэг ингээд Норвегийн гүйлтийн цааны тамирчны зургийг харж байгаа тийм. Тэгэхээр Тронхейм хот бол манай хотоос нэг одоо 3 цагийн зайтай газар болдог. Тэнд бол 2025 оны одоо 3 сард гүйлтийн цааны дэлхийн аварга болсон байгаа. Тэгээд тэр нийтдээ 6 төрөлд бол баг анх удаагатай ганцаараа ингээд бүх медалуудыг нь авсан одоо ийм мундаг залуу тамирчин байгаа. Тэгээд энэ бол нөгөө тэр Тронхеймын ойролцоо тэр хотоос гаралтай учраас одоо манай дүүрэг мө хотын гэж хэлж болохоор ийм залуу байгаа байхгүй. Тэгээд үнэхээр тэрний одоо ярьслаа одоо шийдвэр гаргаж байгаа байдал тэмцэх чанарыг үзээд бол үнэхээр бахархтай клуб байгаа. Тэгээд мань хүн бол одоо 2025 оны дэлхийн аваргын хаан тэ цааны хаан гэж ингэж нэрлэгдэжсэн. Тэгээд энийг би ингэж оруулсан байгаа. Мэдээж энэний цаана маш их хөдөлмөр байгаа. Энэ бол багийн хүн ингэж бүгдээрэнд нь төрүүлэхэд бол маш хэцүү юм байгаа да. За дараа нь болохоор ийм 30 дэлхийн эмчнэр өдөр болсон байгаа. Тэгээд энэ өдөр би нөхөртэй бас энэ зураг ингэж оруулсан байна. Тэгээд яг хөө би энэ намайг эмч гэдэг баталдаг юм нөхөр анаахын диплом байдаг. Тэгээд дээрэс нь эрүүлийн хамгааллын тэргүүний ажилтан байгаа. Тэгээд Норвегт эмчийг баталдаг зүйл бол ийм эмчийн одоо энэ үед ингрийн тэмдэг байгаа. Тэгээд энийг би ингээд оруулаад тэгээд манай охин нэг Пандора бас энэ эмчийн юм чагнууртай юм зүйл тавьчих гэсэн. Тэгээд энэ дөрөв бол би ингээд бурхны хажиж залсан байдаг. Тэгээд энийг ингэж оруулсан байна лээ. Дурсаж бичсэн байсан. За ингээд 4 сард болохоор энэ одоо өвтрийн маск өвтрийг цайруулдаг маск засах гэсэн байсан. Тэгэхээр энэ би жоохон хошин шиг байдалтаар тий эмэгтэй хүний анаахын одоо анатомиг мэдхгүй ижиж ийм юм зардгаа боловл таарна гэсэн жоохон дургүйслээ илэрхийлдэг юм бичсэн билээ. За дараагийн юм гэхлээр энэ нөгөө 4 сард 7 өдрийн баяр болдог тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо бусдын сайн сайхны төлөө Иесус одоо өөрийгөө цовдлуулж байгаа ийм одоо үйл явц шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэдийгээр энэ үйл явцын минэлтэй ч гэсэн энэ бол шашинтай орнуудын хувьд бол маш өргөн дэлгэрдэг юм байр байгаа. Тэгээд Норвегт одоо энэ үеэр ямар юмнууд зарагддгийг яадыг гэдэг талаар юм бичсэн байгаа. Хүмүүсийн анхаарал нэлээд сонирхож уншсан байлаа. За дараагийн юм гэхэлэр яг энэ баяраар 7 нэг амралт таарсан учраас бид тэр Тронхейм гэдэг хотод очиод энэ Боб Дилан гэдэг ийм та нар мэдж байгаа Америкийн малдартай юм одоо дууны шүлэг бичдэг дуучингийн гитартай дуулдаг тийм аман хүртэй гэдэг энэ дуучны талаар хийсэн киног үзсэн. Тэгээд яагаад анх би Боб Дилантай танилцсан бэ гэхээр 2016 онд шиг санагдчихэв. Тийм Нобелийн шагналаа гардуулах одоо Шведэд Нобелийн шагнал гардуулах ёсол болдог. Тэгээд тэр яслын ажиллагааны үеэр яасан бэ гэхээр нөгөө Patti Smith гэдэг нэг гоё дуудуулдаг тийм эмэгтэй дуучин мэдчихтэй мань хүн энэ Боб Диланы одоо шагналыг Боб Дилан бол өөрөө шагналаа аваагүй. Тэгээд тэр хүний одоо нөгөө дууг нь зохиосон дууг нь ингээд дуулахтай таслаад ингээд бүр хоолон зангар хит ингэж нэг дуулд болсон ба. Тэгээд тэр бол маш их хүн сэтгэл төрүүлсэн. Тэгээд би нэлээд олоод үзсэн. Тэгээд би яг ч Боб Диланы юмыг сонирхоод ингээд үзэж байгаад тэгээд энэ Боб Диланы амьдралаар хийсэн юм кино байдаг. Тэгээд тэрийг одоо энэ дээр ингээд нэр нь гарч байгаа. Энийг ингээд үтсэн байгаа нөхдөд оцог. Тэгээд ерөнхийн маш их том ойлголтыг авсан. Дараа нь битээр мань хүнийг юунуудыг сонсоо та гитарын манай хүн оролдоод тоолоод тэгээд ингээд сонирхолтой ийм амьдралтай ийм дуучин байсан. За тэгээд дараа нь болохоор юм тэрний дараа битээр улаан өдрийн баярын үеэр ингээ гэртээ хүрээд ирсэн чинь гинтгийн ингээ санаанд гоор Монголын эмэгтэйгийн талаар кино гарч ирсэн. Тэгээд биний талаар бас влог хийсэн байгаа та нар үзээрэй. Тэгээд энэ эмэгтэй бол үр хүүхдийн төлөө нөхрийгөө алдсан ийм эмэгтэй газар шороо уул усны гэдлээ тэмцэж байгаа ийм зоригтой эмэгтэйгийн талаар нэвтрээр юу баримтат кино олон жилийн баримтат кино ингэж дагж хийсэн дайны сэтгүүлчтэй хийсэн кино яадаг. Тэгээд тэрийг үзсэн бас их сэтгэл хөдлөсөн. Одоо яг юу хийж явдаг нь бол ерөөсөө ол мэдэхгүй байна. За ингээд 5 сар гарсан чинь та нар энэ харж байгаа манай курсын одоо дараагийн Эрдэнэхүү гэдэг хавдрын захирлагсан юм залуу байгаа. Тэгээд мань хүн ажиллаа гинтгийн ингээд төгсөн яадаг бол шин сайд гарах болгонд манай монголч ингээд томилгоо хийгддэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол маш их харамсалтай. Ажлаа мэддэг хүмүүсийг ажлаас нь хүндэрүүлж ингэж
улс төрийн шалтгаанаар ингэнэ гэдэг чинь ер нь бол эрүүл мэндийн систем байж болохгүй юм зүйл гэж би ингэж боддог. Ерөнхий сайд одоо юу гэдгийг тэр нарийн яг өөрчлөгдөж болно юм аа гэхэд эмнэлгийн дарга нарыг ингэж танил тал юутай холбоотойгоор ингэж өөрчилж ингэдэг нь маш их таагүй байдаг. Гэхдээ яг би найздаа урам өгөх гээд би бас ингээд энэ хугацаанд нь тий шүүхээр мэдээж явж тараа энэ хугацаанд нь сайхан амраад аваа ингэж бичсэн байгаа. Тэгээд энэ хүмүүс харсан байх. За ингээд 5 сард би дараа нь энэ 5 сарын 7-нд та нар үсэн энх манлаа гэдэг энэ дууч нь үе тассан гинтхэн тийм ээ. Энэ дууч нь бол маш хүндэтгдэг байсан. Ер нь бол бид нар харангийг үздэг талаас энх манлаа амиг гоё өстэй. Тэгээд ийм нэг дүлгөөх олон тавын юм яриад байдгүй. Тэг би яагаад энх манлаа дуртай болох шалтгаанаа энэ дээр бичсэн байгаа. Тэгээд энэ хүн өгдөлсөн байгаа. Тэгээд би мөнэл илэрхийлж ингэж юм бичсэн байгаа. За дараа нь гэхлээр ийм одоо 10-нд нэг би шуурганаар гэдэг ийм бичсэн байсан. Тэгээд би энэгээр юу гэжсэн бэхлээр тухайн үед нэг сараа Европын орнуудаар тоглолтыг ингэ явж байсан ч тэгтээ нөгөө Австрид ч илүүдээ нэг ийм хүн цуглаагүй ингээд байхлаар тэгээд тоглоог явцсан ингээ бөө юм гашуун бигдээд хүмүүс мөнгөний өгцөг гэдэг нөгөө сараагийн чинь нөгөө иймээгүй байдалд орсон байхгүй. Тэгээд тэрэндээ зэрэгцээгээр ерөнхийлөгчийн нөгөө хүүчин сугаж байгаа бүсгүйдээ өчнө төчнөө үнтэй юм бэлгэлээд ингээд ганхацсан улс төрийн ганхацсан байсан. Тэгээд энийг зориулж ингээд шуурга тэглээдэ гэж ингэж биччихсэн байгаа. За тэгээд дараа нь залуучуудын жагсаал ихсэн мэдээж хэрэг тэр ерөнхий сайдын тий тэр нь ерөнхийлөгч ярьсан уучлаараа ерөнхий сайдын тий энэ хүүгийнхэн зохисгүйтэй холбоотойгоор ингээд жагсаал гараад тэгээ энэ маань газар засгийн газар хүртэл огцорсныг бүгдээрээ мэдчихэж байгаа. Энэ бол мэдээж ингээд шуургадаг үйл явдал болсон. За тэгээ 5 сард нэг үтсэн киногаа энэ бол Том Крузийн шинэ кино байсан. Би энэ жүжигчин дуртай бүх киног ингэж үздэг учраас ягаад ч юм түүний нөгөө өөрөө их маш зоригтой адал явдалтай юм кино хийдэг. Гэтэ мэдээж кино нь жоохон фантастиктай. Гэхдээ яг дуртай жүжигчнийхээ тоглосон киног үзэх маш сонирхолтой байсан. Тэгээ би гарсан киногийн доор нь кино чадварт ингээд үзчихдэг юм байна. За тэгээд 6 сар болсон. Тэгсэн чинь та нар санаж авах ингээд нөгөө наадмын талбайд ингээд нөгөө хүмүүсийн хөгжөөдөг юм одоо бүржинхээ огшуулдаг юм нөгөө мордуудыг ингээ махлаатай халуун зунаар ингээд ингэсэн байсан. Тэгээд бүр эзэн одоо засгалжуулагч нь ийм боллоо бөө юм болж гисэн. Тэгээд би тэр мордыг өмөрч ингэж нэг биччихсэн. Тэгээд бас нэлээд олон хүмүүс уншсан байлаа. За тэгээд дараагийн юм гэхлээр энэ ануужингийн би ярьслаг бүтнээр нь ингээд үтсэн. Тэгээд үнэхээр ийм гоо үцгэлэнтэй ийм ухаалаг ийм эмхтэй ер нь бол эмхтэйчүүдийг дандаа хил ам дааж идэг. Ялман тушаалгач дахиад хинтээ яваад ингэчүү гэдэг ч юм уу те хэрвээ жоохон муу явах юм бол энэ арчаагуудаа болоод ингэлдэ гэдэг. Эсвэл одоо ингээд нэг хил амтай авахлаар муусаа хүүхнүүд гэдэг те ингээд нөхөр нь жоохон юм явахлаар энэ муу авгаанлын ба гэдэг ч юм эмгтээчүүдийг тойрсон юм хэл яриа маш их байдаг. Тэгээд ер нь бол эмгтээ хүн болторох жоохон ингээ хэцүүтэй. Ялангуяа улс төрийн давцан өндөр албан тушаалтай юм царай зүстэй юм гоё ингээ байхлаар хүний анхааллын талд автагдаад ингээ янз бүрийн хэл амраар төрчдөг. Мэдээж тэрний хэрэг хүн юм болохоор алдаа гаргадаг. Тэгээд баг хүн өвчтөй хүүгийн төлөө яацдаг ч байгаа талаар ингээ ярьж байсан. Тэгээд тэрийг энэ ярьслыг би үзээд бас ингээд өрөвдөж ингэж илаа. За тэгээд энэ ануужингийн юуны дараа битэр хөрмөө өдөр байсан. Тэгээд энүүгээр би заруулаад миний 2 дахь амьдрал ч гэсэнтэй би нөхрийг яагаад би таригддаг, яагаад би хайрладаг талаар би ингээд өөрийнхөө юу ингэж бичсэн байгаа. Тэгээд энэ бол энэ зурган дээр болохоор Европ ТV-ийн хуурай газар хамгийн хойдлын цэг дээр битэр ингэж зураг авахсан. Энэ зураг манай ах авч ирсэн ташрамд хэлгээд. За тэгээд Монте Кристо гэдэг ингээд дараагийн юу байгаа. Кино бидний номын үзсэн киног нь олоод. Гэхдээ яагаад ч би энэ сүүлийн үед хийсэн юм киногоор нь би үнэхээр сэтгэлд ингээд татагцсан. Яагаад ингээд татагцсан бэ гэхээр миний хамгийн дуртай жүжигчин Английн жүжигчин Сэм Клаффин ингээд жүжигчин байдаг байхгүй. Тэгээд энэ тоглосон байсан. Үнэхээр ингээд сэтгэлдээ би шүнжэнгөө үзсэн талаараа ингээд битсэн. Та нар энэ киног бас үзсэн байх гэж ингэж бодож байна. За Сэрсэн Монгол гэд би энэ охины зургийг би маш их дуртай. Тэгээд энэ бол Монголд яхаа болохгүй юм болж байгаа ч гэсэн ингээд болж байгаа юм ингээд залуучууд ингээд гарч ирж байна. Ямар сайхан юм бэ, огшж байна гэдэг ийм утгаар битсэн. Та нарын тэмцээнийг мэдчихэж байгаа. Тэр Монгол зээгээд залуучууд юм ба. Тэгээд энэ талаар би ингээд сэтгэлээ ингэж үзүүл битсэн байгаа. За тэгээд дараагийн юм гэхлээрээ
7 сар болоод тий 7 сар нэг нь би гэр бүлийн хүчирхийллийн талаар би ингэ бичсэн ба. Энэ болохоор нөгөө Таиландд элчин сайдынхын ихнэр нь юу цохоор ингэж хэдэн давхраас өсрөө насарсан гэдэг ингэ тэгжсэн амиа орсон гэжсэн. Одоо хэрэг нь яаж хийж гиснийг бол мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж одоо тийм жоох хүүхдүүдтэй ээж хүн тэгээд тийм өндөр албан тушаалын ядаг юм хангамж тийм хүн амиа хорлно гэхэд бол маш хэцүү байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр ойлгомжгүй юм байна. Тэгээд энэний цаана ямар нэгэн даал хэлбэр хүчрхэл байсан юм шиг одоо гэж би тухайд бодож байсан. Тэгээд энэ талаар би ингэж бичсэн байгаа. За одоо энэ та нарын дараах нь юу гэсэн Ливерпулийн тэ 4-ний өдөр байгаа энэ Ливерпулийн юм одоо айгуу мундаг юм юу тоглогч тийм багаасаа ингээд найзалж ясан юм бүсгүйтэйгээ ингээ хормоо хийгээд хэм хүүхдүүдтэй бас юм одоо юу хөлмөгчин манай баг те Ливерпул ч манай баг байхгүй. Тэгээд манай багийн мундаг тоглолт ингээд автомашин ослоор энэ араа ийм гоё машинтай ингээд явж байгаа ингээд нас орсон. Тэгээд нэлийн одоо том үйл явдал болсон. Тэгээд энийгтэй холбогдуулаад автомашин аюулаас ер нь бас боломжлох хэрэгтэй. Хурдтай хүчтэй машинтай байна гэдэг чинь та ямар нэгэн байдлаар хэрэгсэлд орох магадлал ихтэй байгаа. Одоо өөрөө амнасаа алдаа зогсохгүй өрөөллийн бусдын амнасыг гэмтэх аюултай гэсэн ийм одоо санаагаар би ингэж юу оруулсан байгаа энийг. За тэгээ мэдээж нэг наадамтай 7 сар наадмын сар учраас сумын наадмын талаар хатурсамжаа энэ дээр бичсэн байгаа. Тэгэхээр хамгийн гоё наадам сумын наадам байдагтай хамгийн гоё хөшөөр наадмын хөшөөр байдагтай гэдэгтээ би бол санал нийлдэг. Тэгээд надад их гоё санагдсан. За тэгээд ингээд ёо 7 сард те Европ орнуудаар маш их халсан байгаа. Тэгээд одоо ер нь аялал жуулч чинь хуучин ингээд газар үзэх ингэдэг гэсэн бол Европын орнуудад гэхэл нэг цагуурын гаралтай уур амьсгалтай холбоотой аялал жуулчлал гэдэг юм нэвтрээд байгаа хгүй. Тэгээд хэтэрхий халуун учраас хүмүүс тэнд маш хэцүү байдалд ороод тэгээд Евро бусад орнууд руу ингэж явдаг ийм одоо юмнууд бол дэлгэрээд байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор одоо юуг анхаарах яах вэ гэдэг талаар зөвлөгөө бичсэн. Нарны тос зөв хэрэглэх талаар мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд та нар бас влогоос үзсэн байх гэж ингэж бодож байна. За дараагийн юм гэхлээр уурын муухай гэдэгсэн байна. Маш олоод залуучууд ууранд одоо хүнийг цогтөг ч юм уу, зандардаг ч юм уу ямар нэгэн байдлаар шийдэж байгаа. Тэгээд уурандаа л өөрөө дийлдэл ах юм бол уурал таныг залгиална гэдэг санаагаар энийг бичсэн. Тэгээд мэдээж хүмүүс уншаад авах нь аваад хайхын хайна гэж ингэж бодож байгаа. За дараагийн юм болохоор 23-ны өдрөөс энэ та нар Ози гэдэг дуучныг мэдж байгаа. Одоо Dreaming гэдэг гоё дүгнэлт би байнга сонсдог. Тэгэд энэ одоо дуучны талаараа өөрийнхөө бодлыг бичсэн. Яагаад ингэж бичсэн бэ гэхээр Паркинсон өвчтэй байхгүй. Тэгээд энэ хүн хамгийн сүүлийнхээ тоглолтыг санал дээр суужгаад дуулаад 14 хоногийн дараа л насарсан байгаа. Тэгээд энэ өвчнөд эмзэгсэд маань нөхөртэй ингээд ерөнхийдөө ижил төстэй өвчтэй учраас ингээд нэлээд эмзэглэж ингэж энэ талаар бичсэн байгаа. Энэ хүний одоо ямар мундаг дуучин бай гэдгийг надаар хэлүүлдэггүй мэдчихэж байгаа. Тэгэхээр энийг та нар бас мэдж байгаа ах гэж ингэж бодож байна. За ингээд Ленин багшийн зурагт нэг юм хөөрхөн юм байгаа. Тэгэхээр энэ болохоор Ленин багшийн юу тэмдэг зүгсэн хүн ирээд ингээд өөрчлөлтөг өвөө юм хоёр байдаг байхгүй юу. Тэгээд энэ гоё юмыг гоё ингээ бага насны туршид хэрэгсэн ч гэсэн би дараа нь Ленин багшийн яг бодит амьдралыг хийсэн юм подкастыг ингээ цорол подкаст сонсоод тэр хүн бол бас их тийм чигшвтэд таар хүн биш юм байна гэдэг би мэдэж авсан байхгүй. Тэгээд ягаад ч юм тэр талаар бичсэн. Тэгээд бид нар нөгөө слизм үе дандаа ингээ юмыг гоёор ингэж харуулад байдаг. Гэтэл яг арт талд нь яг ямар байдал болсон бэ гэдэг тий ингэж мэдсэн. Тэгээд тийм учраас би энийг тэрийг бас дурсамжтай холбож ирсэн маа. За дараа нь болохоор 26-нд энэ үеэр 7 сард хүнийг залуу ингээ бичсэн их чи би ингээд постэр огтроор очих гэж байгаа нөрөгт очиан тахчаа гэр бүлээрээ энэ нэтэр гэжсэн зөндөө зөвлөгөө авсан. Тэгээд тэр залуу ирсэн байх гэж ядаж байна. Тэгээд тагчиг болсон мэдээж шинэ амьдрал тасгай завгүй байгаа хальтаа. За тэгээд ер нь бол хүмүүс маш их зөвлөгөө авдаг. Гэхдээ ирээд бол таг болчдөг. Ерөнхийдөө яг мэдээж миний зөвлөгөө бусдад хэрэг болсон бол маш их тустай л гэж ингэж бодож байна. За тэгээд энэ нэг харамсалтай юм болсон 7 сарын 31-ний өдөр би энэ Даалмайер гэдэг биатлоны одоо олимп дэлхийн арга мундаг тамирчин байсан эрт зодог тайлаад тэгээд юм өндөр ууланд явж байгаад К2 төлөө явж байгаа. Тэгээд ингээд юу осолд ороод цасны дурганд ороод нас орсон юм тамирчин байгаа. Энэ бол үнэхээр залуугаар амь насаа алдсан. Тэгээд
би түн зориулж юм уулан дам хөрлөг гэсэн юм нэртэй юм бичсэн. Тэгээд энийг бол биатлон дурлагч монголчууд гэдэг юм групп байдаг байхгүй. Тэгээд би тэрүүндээ бичсэн юм аа. Тэгээд энэ бол үнэхээр эмгэнэлтэй юм явдал болсон байгаа. За тэгээ 8 сар гарангуут одоо энэ цэг дээр байгаа энэ газар Шотландын арлуу битэр ингэж аялсан. Тэгээд далайн шуурхтай таараад тэгтээ ингээд маш их гой юмнуудыг үзсэн ховор юм амьдтай байдаг маш их гой байгалийн юм өрмөц байдалтай юм байсан. Тэгээ энэ яагаад би яасан талаар блог үзсэн. Тэгээ та нар бас үзсэн байх гэж ингэж бодож байна. За тэгээд бас Лихтенштейн улсад очиж үзсэн. Тэгээ үнэхээр гой гайхалтай юм гоё улс байлаа. За дараа нь болохоор би гарч өгөө гэд нэг юм бичижсэн. Тэгээд энэ 8 сарын 23-нд би бичижсэн. За би энэ дээр юу бичсэн бэ гэхээр ер нь яг хүү ер нь бүхэл амьдралаас ер нь сургамж авд юм байна гэж бодсон. Хэрвээ тийм энэ дэр би ингэ бичсэн байгаа л да. Юу гэдэг одоо хэрвээ тийм ингээд одоо муу эцэг ихтэй байгаа тэрнээсээ зовсон хүүхдүүд хүмүүсийн амьдралын түүхийг сонсоогүй байсан бол бид нэр өөрсдийнхээ эцэг ихээр бахарч чадах тэрийг мэдэхгүй ээж аваа ихээ сайн гэдгийг мэдэхгүй эсвэл одоо хэцүү хүүхдүүдтэй болоод зовж байгаа тийм ээ ийм эцэгчүүдийн яриаг сонсоогүйсэн бол бид нар өөрийнхөө хүүхдүүдэд талархаж мэдэхгүй баярлаж мэдэхгүй гэдэг ч юм уу эсвэл одоо бэлэг одоо авч үзээгүй хүний яриаг сонсоогүйсэн бол ямар ч бэлийг одоо аваад одоо баярлах тийм сэтгэл. Тэгэхээр энэ бол өнгөрсөн амьдралд би одоо саарам нөхөртөө сууж суугаагүй байсан болвол одоогийн нөхрийнхээ сандлыг харахгүй юу одоо сандлыг олж харахгүй ч гэдэг. Ингээд юмыг ингэж юу гэдэг хаарж сонсож ингэж амьдралаас туршлага авчиж яадаг дараагийн юм ингээд сайныг харах нүдтэй болох гэсэн иймэрхүү юм би гарчаагүй гэж ингээд нэрлэж байсан. За дараа нь болохоор би 24-нд Ариуна Дучны талаар ингэж бичсэн байгаа. Тэгээд ягаад ч юм гоё гал цагтайдаг. Гэхдээ энэ хүний зөндөө олон ярилцлагуудыг үзэж байгаа цаана асар их юм хүчин зүтгэл юм чармаалтай байгаа байхгүй. Надад тэрүүгээр аяг таалагддаг. Надаас олон их ч хүншдэг. Би алдар юм ямар гоё юм те. Гоё надад их гоё санагддаг юм. За ингээд бас Монгол зэгийн хүүхдүүд энэ авраг болсон байгаа. Би шинжэнгөө тэмцээний дагаж үзээд хүүгээ ойлгосон байхгүй юу. Энэ одооны залуучууд юу сонирхт? Яагаад миний хүү компьютер тоглоод байдаг байсан те? Яагаад би тэрнд нуурлаад байдаг гэсэн гэдэг учрыг олсон. Энэ чинь бас зөв хөгжүүлэх юм бол их гоё спорт юм гэж ойлгосон. Тэгээ 9 сар болоод тэгэхэд миний төрсөн өдөр болсон. Тэгээд бас ажлынхантайгаа Тромсогийн хотод очсон ба. Тэгээд тэр талаараа бичсэн байгаа. Тромсогийн хотын талаарх блог хийсэн та нар бас үзээрэй. За 9 сард болохоор Норвегийн сонгуул болсон. Тэгээ ерөнхийдөө яг энэ сонгуул ингээ болохоор яаж ийнэ гэхэлэр ингэдэг байхгүй юу. Ер нь бол яг хуучин засгийн газар ирэх барьж исэн тэр бол юу нам ялаад ингээ гарсан л да. Гэхдээ энэ намын одоо Норвегуудын хувьд ихлээр нэг ийм хуучинсэг үзэл бодолтой тэгээд урд засгийн газарт итгэсэн бол тэрийг ингээд улирлаа сонгуулад ингээд байгаа. Тэгээд засгийн газрын сэтгэлийн таалтахгүй ингээд яваад байгаа л та. Тэгээд ийм сонгуул болсон байгаа. За дараа нь би 13-нд 9 сарын 13-нд хүн олж тоглосон залуус гэдэг ингээд ийм битсэн. Би энийг бол үзээд үнэхээр нэг бөөлж цуцгсан байхгүй юу. Ийм гоё охин те. Ийм гоё залуу яаж ингээд тийм бага насны охиныг ингээд чамдаан тэгээд ингэж байна. Яагаад энэ хэрэг одоо хүртэл ингээд шийдэгдэхгүй байна гэхэлэр миний хувьд бол үнэхээр гонигтай санагддаг. Энэ асуудныг тийшээ болоосаа гэж бодож байна. Ер нь бол ийм залуучууд бидний дунд бидний хүүхдүүдтэй мөр зэрэгтэй ингээд явж ийн гэхэлэр бол ерөөсөө санаа багтахгүй байгаа. Энэ бол үнэхээр гутамшигтай юм байна. Энэ бол нийгмийн үзэгдэл гэж хэлж болно. Гэхдээ ийм хүн олон болох юм бол манай Монгол улс оршин тогтноход маш хэцүү болно гэж би ингэж боддог. За ингээ 9 сарын 25-нд эмзүүчд өдөр болсон. Энүүнд би юу бичсэн бэ гэхлээр би Монголд эмзүүчд ямар гэдгийгсэн мэдэхгүй л байна л та. Гэхдээ энэ эмзүүч гэдэг мэргэжлийг би энд эзэмснээрээ ер нь бол яаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх ёстой, яаж мэргэжлийн түвшинд үйлчлэх ёстой, яаж ёс зүйтэй байх ёстой вэ гэдгийг нэмээ маш их суралцдаг. Тэгээд энэ өдөр би өөрийнхөө Норвегт эмзүүчд яаж ажиллах гэдэг талаар бас блог хийсэн байгаа. За тэгээд 10 сард чинь онцгой юу сар яснаа Балжинам ташнамтай намрын өдөр дөрвөлжлээд 20 найраа ясан. Тэгээд энүүгээрээ би дүүдэд зориулж нэг юм бичсэн. Дараа нь би нахцуудаа зориулж ингэж би биччихсэн. Тэгээд яах нь юу нэ
дараа нь би юу гэсэн бэ? Авуудаа тий зорж аауд өдөр зорж ингэж би 10 сард ингэж бичсэн байгаа. За 10 сард бас энэ хөхний одоо үзлэгт хамрагсан тухайга би бичсэн байгаа. Тэгэхээр энэ бол нэгэнт ингээ хамрагдаад эхэлчих юм бол 2 жил тутамд ингээ дуудаад хамруулцдаг юм билээ. Тэгэхээр энэ бол маш сайн юм систем юм а гэж би ингэж бодож байна. За 11 сард би гинтхэн нэг ер нь би ингээл амьдралынхаа хавцад бүтэн сартай үед ингээл өвдөл хямраал гэдэг байхгүй. Тэгээ тэрийгээ би битсэн. Бас над чиг хүмүүс байд юм байна гэдгийг би мэдэж авсан байхгүй. Тэгээд энэтэй холбоотойгоор өөрийнхөө саналыг битсэн байгаа. Тэгээ одоо би энэ одоо бүтэн сарыг яаж нэг эвтэй нартай хоёлаа ингэж өнгөрөөх вэ гэдэг талаар бүтэн сартайгаа энэ найзлаа гэж ингэж бодож байгаа. За дараагийн юм гэхлээр энэ нэг мөнх бат гэж залуу би төрөнд нь жоохон шүмж гэсэн тохой юм. Гэтэл энэ яг энэ дээр бол тэрнээс хойш их зөв асуудлыг юу ингээд хөндөж гаргаж ирсэн. Ямар асуудал гаргаж ирсэн бэ гэхлээр ерөнхийдөө нэг юм нэг залуу байгаа штэ тий нөгөө нэг юм лицензээр нь хятад юм хэлгээд тэгээ Монголд өндөр үнээр зарсан гэдэг нэг энэ залуу ингэж яриад байгаа. Гэхдээ үнэн худлаанд шүүгээ шийддэг бол байгаа л да. Тэгэхээр энэ бол нөгөө нэг эмчийн ёс зүй хамгийн минь хүндсэн юм асуудал байсан. Тэгээ энэ дээр бол энэ залуу бол үнэхээр зөв дуурсан. Тэгээд хүнийг бол яг буруу дуугарч байгаа үед нь буруу гэжлээ зөв юм хийж байгаа үед нь зөвгөө чихэн зөв юм хэлхэн зүйтэй юм шиг санагддаг. За аауд өдөр зориулж ингээд дорсон битсэн гэдэг би хэлсэн байгаа. За одоо би энэ гэр бүлийн хүчирхийлэлд орсон энэ эмэгтэй одоо ингээд нэг бүр ярьслах хийсэн. Энийг ингээд хилэн байгуурлын яриаг үзээд маш их сэтгэл хэмзэлсэн. Яад хууль дүрм шүүх өнөөдөр ингээд үйлчлэхгүй байна одоо тий. Энэ хүн худлаа ярина гэж уг нь баймаргүй юм да. Энэ асуудлыг нэгтлэн шийдээсэ гэж ингэж бодож байна. За одоо хамгийн их одоо 150 мянган хүн уншиж зарим хүмүүс саналаа бичсэн юм нэг бэлгийн замаар халдах учраас Тэмбүүгийн талаарх энэ мэдээлэл байсан. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо манай Монголд бол харанг дэлдэж байгаа ийм асуудал бэлгийн замаар дамж халдвардаг учраас маш их замрааг бэлгийн хайвтал энэ ерөөсөө зөвхөн энэ одоо тэр хүний асуудал шиг энэ бол нийгмийн асуудлаа үр хөвгт ирээдүйн Монголын оршин тогтнох ийм асуудал учраас энэ дээр маш их анхаарах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. За тэгээд зулай 25 12 сарын 14 болсон. Тэгээд энэ үед нөгөө одоо осор жамаа те гээд одоо талаач өвд болсон байгаа. Тэгээд би энэ өдөр өвд эцэстээ тэр хүн залууд зориулаад ингээд зуул өргөсөн байгаа. Тэгээд бидний дундаас цэг залуураа хүмүүс ингээд цаг бусаар одно гэдэг чинь хамгийн одоо харамсалтай зүйл гэж ингэж би боддог. Тэгээд амьдтан тайван байлгаж чадаагүй. Тэгээд өвд болсныхын дараа бид нэр сайхан тайван байлгах хэрэгтэй гэж би ингэж бодд юм аа. Тэгээд энэ залуу биднэрт юу үлдээсэн бэ гэхлээр хүн өөр төрс болно, янз бүрийн ярьж болно. Гэхдээ хүн шиг те чамтай адилхан хүн шүү гэдэг имийг тэр мэдрэмжийг үлдээгээд татсан болов уу гэж бодож байна. За энэ 12 сард манай Монголд олон дэд сайдад томилогдох шиг боллоо. Тэрний одоо цензурын дэд сайд томилогдохын тулд одоо зарим нэг мэдээлэл худлаа өгсөн талаар гадаадд одоо судалгаа хийсэн эмч судлаачид ингэж шүмжилсэн би санал нэг байгаа. Ер нь бол хүн үннээ хэлтгэл байх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь бол яадгүй гэхлээр эцсийн бүлэгт энэ манай Монголд ер нь ерөнхий сайд гэдэг юусе байх. Ямар шаардлагагүй. Яагаад тэгэхээр энэ нэг юу яах хэрэгтэй? Одоо бусад газрын дарганаар нь орлоо явдаг ийм юм дороосоо гэж боддог. За оны өмнөхөн болохоор энэ хамгийн одоо дуртай спорт, биатлоны спортын хамгийн ийм одоо залуу тамирчид өвд болсон байгаа. Тэгээд энэ 27 настай Норвегийн тамирчин Олимпиад орох багийн тамирчин байсан. Тэгээд Итали одоо дасгал хийх гэж ингэж очиод тэгээд ингэ нас орсон байгаа. За энэ залуугийн юуны задлан шинжилгээний юу бол ерөнхийдөө гараагүй байгаа. Эцэг хариу гараагүй байгаа. Гэхдээ энэ залуу ямар ч чөлтөө ингээд тэгэхээр юу ковидын вакциныг хийлгээд 2 удаа хийлгээд тэрнээс 3 дахь вакцин хийлгэсний дараа нь эхлээд зүрхний булчингийн болон өнгөлцгийн хайлсны одоо өргөсөлт өвчнөр өвдөж байгаад тэгээд бас ингээд 1 жил одоо тэмцээн урлаанд орч чадахгүй ч ингээд буцаж ирсэн. Тэгээд тэмцээнд ороод шгшээ багтанд орч чадаа ингээд гинт нас орсон. Одоогоор 3 сарын дараа шинжилгээний хариу гарна гэсэн ийм харамсалтай юм болсон. За тэгээд мэдээж энэ хэдийгээр энэ
энэ он ингээ баяртай гунигтай ийм хүний амьдралын хар цагааныг харуулсан ийм юм болж өнгөрсөн ч гэсэн яах нь амьдрал өөрөө баялаг. Тэгээ 2025 оны би битүүний 2026 оны битүүний талаарх юм энэгээр ингэж бичсэн байгаа. Тэгээд маш олон хүмүүс мэдлэг өргөсөн мэлээ. Маш их баярлалаа. Тэгээд ирж байгаа онтод бүгдээрээ гэлээтэй саруул сайхан бүхнийг илүү их ярьдаг гоё юм байгалуулсаа гэж хүсэж байна. Тэгээд түр баяртай.